Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр сурган заа харга зүй 9-р хичээлийг үзнэ. 9-р хичээлээр бид нар дасгал ажил 7-г ажилланаа. За сурган заа харга зүй 9-р багш маань юу их өглөөр хичээлийг нөгөө мэдээлэх, төлөвлөх, гүйцэтгэх, шалгах гэсэн одоо дараалалаараа хичээлээ төлөвлөөд за тэгээд 7-р дасгал ажлыг оюутнуудаараа хийлгэнэ. За одоо оюутнуудаа дасгал ажил 7 гэсэн даалгавраа танилцуулна. За танилцуулахдаа яг нөгөө өмнөх дасгалуудтай адилханаар за чиглүүлэх асуултын дагуу даалгаврыг боловсруулад 7-р дасгал ажлынхаа даалгаврыг уншиж танилцаад тэгээд чиглүүлэх асуултаа хариулаад 7-р дасгал ажлыг хийгээрэй гэдэг даалгавраа өгнө. За ингээд даалгавраа өгснөхийн дараа суур машин дээрээ бэлтцээ бэхлээд ажиллаа эхэлнэ. За дасгал ажил 7-г хийхин тулд эхлээд нөгөө 6-р дасгал ажил дээр хийсэн бэлтцээ суур машин дээр бэхлэнэ. За бэхлэхдээ яг хөөхлөөр 6-р дасгал ажил дээр бид нар диал индикаторыг ашиглаж ирсэн бол одоо энэ удаа өөрөөр бэхэлсэн. За гүн хэмжигчээр одоо нөгөө энэ хавтгай гадаргуугаа ашиглаад ширээнийхээ хавтгай гадаргууг ашиглаад яг параллелаар бэхэлсэн байгаа. За хоёр үзүүр дээр нь хэмжихэд бол энэ тэгшгнээр бэхлэгдэнэ. За бэхлэхдээ нөгөө дарвчууд ашигласан. За бэхлэхийн тулд бас хаанаас бэхлэх вэ гэдгээ бас харах ёстой. Бидний бэхлэх ёстой газар бол одоо энэ 7-р дасгал ажил дээр энэ кармаг боловсруулах ёстой. Тэхийн тулд энэ хоёр нүхэлсэн энэ ирмэг дээр дарвчийг ашиглаж бэхлэнэ. Орой хэсэгт бол зорлт явагдахгүй учраас дээдлэлтэн дараад бэхэлчих болно гэсэн үг. За мөн R10 20 мм-ийн гүнтэй R10-ын радиус нь 10-та ийм кармаг одоо боловсруулах учраас биднэрт 20 мм-ийн диаметртэй фриз хэрэгтэй. За фризээ суйрлуулчихна. За мөн фриз суйрлуулахаас өмнө ирмэг тэмтрэгчээр X, Y тэнхлэгээ одоо тгийг одоо төв цэгээ олно. За ингэсний дараа бэлтцээ суйрлуулад ажилдаа орноо. За мөн хурдаа тохируулах ёстой 20 мм-ийн диаметртэй фризэндээ тохируулаад суур машиныхаа хурдыг өгөлттэйгөө тохируулна. Энэ фриз маань шууд нөгөө гүнийг ухах зориулттай фриз биш учраас энэ нөгөө өмнө нь өрөмтсөн байсан нүхээ ашиглаад бид нэр одоо гүнээ авч явна гэсэн үг. За Z-ийг 0 чи шүргээд эхэлсэн учраас за Y тэнхлэгийн дагуу хасах 49 болгоё. Y тэнхлэг маань одоо 0 цэвэр гэж бодоод 0 чи тэгж байгаа дараагийн тооцоолоо хий. Одоо X тэнхлэгээ 149 мм. За 149 мм. За бид нэг бүтэн үеийг одоо 2 мм-ийн гүнтэйгээр ингээд бүтэн зорлоо. Машина зогсоож байгаад энэ давцан эхлээд заавал цэвэрлэнэ. Цэвэрлснийхээ дараа дахиад 2 мм-ийн гүний өгөлттэйгээр дахиад яг энэ үйлдэлээ давтаа зорноо.
За бид нар доторлынхаа энэ ховлыг дөрвөлжин ховлоо бол нөгөө машин дээрээ зорчлоо. Одоо 20 мм-ийн гүнтэйгээр. За одоо дараагийн ажил радиус нь 5 байхаар тийм хутга сонгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар 10 мм-ийн диаметртэй хутгаа суйрлуулсан. За хутгийнхаа одоо нөгөө төв цэгийг ирмэг хайгчаар олчихсон байгаа. За одоо машина тохируулаад зорилтоо эхлэе. За энэ кармагаа бол 2 мм-ийн өгөлттэйгээр авахлноо. За бид нэр суурийнхаа нэгтлэн ховлыг зорчлоо. Сая ингээд. За одоо зороод дууссан учраас бэлтцээ нөгөө тийш нь харуулж бэхлэнэ. Тэгэхдээ хутганыхаа одоо нөгөө нэг тэг цэгийг энэ ирмгээс 40 мм дээр яг тохируулсан тэр жигт нь байлгахын тулд бид нар энэ дискинийхээ энэ хажуу гадаргуутай яг параллел анханаас нь бэхэлсэн. Одоо тэгэхээр яг энэ цэгээ алдахгүй тулд бэлтцээ эргүүлээд яг энэ юутэйг дискинийхээ уруултаа параллелаар нь бэхэлчих юм бол төв цэг маань одоо нөгөө алдагдахгүйгээр бэхлэгдэнэ. За бэлтцээ аваадах юм. Бэлтцээ аваад нөгөө тийш нь эргүүлнэ. За гэхдээ бэлтцээ аваад ингээ харахаар энэ гадаргуу их ийм барзгар гарсан байна. Энэ яагаад ингэж гарсан бэ гэхлээр энэ хутгатай холбоотой. Хутга маань энэ хутга бол ялцсан эртээ хутга маань зөвхөн нүүр гадаргуу боловсруулах зориулттай хутга. Тэгтэл одоо нөгөө энэ хажуу гадаргуу боловсруулахлаар ирмэг гадаргуу боловсруулахлаар ингээд уйлсан юм шиг гараад байна. Зорох хэмжээ бол маш бага байдаг. Тэгэхээр бид нар одоо хажуу гадаргуу боловсруулдаг энэ төгсгөл фрез гэдэг энэ хажуу талынх нь ирмгийг авах зориулттай өөр дээр ийм эртээ одоо энэ хуруу фрезийг ашиглая. За хутгаа бэхэлчихлээ. Одоо бэлтцээ бэхлэнэ. Бэлтцээ бэхлэхдээ энэ гадаргуутай яг тэгшхэн байлгахын тулд эхлээд хэдүүлээ. Тэгшхэн одоо өнцөг хэмжигчний буланг ашиглая. За бэлтцээ бэхэлцээ. Одоо эерэг тэнхлэхээ дагуу хутгаа наашин шилжүүлээд эерэг тэнхлэхээ тэг цэгийг олоод яг дөрөв чихтэйгээ адилхан зарчмаар боловсруулалт хийх юм. За боловсруулалтаа хийгээд эхэлье. За нөгөө миний хүсэж байгаа гой гадаргуу маань гарсан. Одоо энэ хажуу ирмэг одоо ирмэн дээр эртээ энэ хуруу фрезээр зороод. За энийг зорохын тулд бол эхлээд нөгөө 8 мм биш 7 мм-ээр Y тэнхлэхээ дагуу өгж байгаа. Хамгийн сүүлийн явалтан дээр 8 мм-ийг өгөөд ингээд яг тэгшхэн цэвэрхэн гадаргуу үүсгэж болж байгаа. Ийм хутга байхгүй тохиолдолд бас нэг өөр сонголт байна. Тэр нь болохоор энэ дугуй радиустай ийм хутга байна. Энэ хутгаар бэлтцээ дээш нь харуулж бэхэлж байгаад яг одоо нөгөө Z тэнхлэхийнхээ дагуу яг энэ радиусыг үүсгээд хоёр талаа авчна. Ингэснийхээ дараа голыгоо болохоор өөр хутгаар шууд зорж болохоор ингэж бас тохируулж болох юм. За ийм одоо гурван төрлийн одоо арга байна. Энэ ховлыг зорох. За одоо ингээд энийг зороод дууссан учраас одоо дараагийнхаа ажил руу орцгоё. За бэлтцээ машин дээрээс аваад ирлээ. Одоо ирмгүүдийг сайхан хуурайдаад. За ирмгүүдээ хуурайдчихлаа. За одоо бидний
Сурган заа харга зүй 9 дугаар хичээлээр 7 дугаар дасгал ажлыг хийх байсан. За бид нар 7 дугаар дасгал ажлаа хийгээд дууслаа. Одоо 7 дугаар дасгал ажлын зургаар бол бид нар энэ ховлыг одоо энэ хайрцаг кармаг боловсруулна. Дахиад энэ ховлыг боловсруулах байсан. За энэ даалгавруудыг гүйцэтгээд дууссан учраас одоо дасгал 7 дууслаа гэж үзсэн. За дасгал 7-оор бид нар ажлын төлөвлөлтөө хийсэн. Ямар дараалалаар хийх үү, ямар багажнууд шаардлагатай, тэгээд энэ дээр ямар хаабын төвмийг мөрдөх вэ гэдэг дарааллуудаа гаргаад боловсруулчихлаа. Энэний дагуу оюутнууд өөрсдийгөө үнэлгээний шалгуур үзүүлэлтээ боловсруулах ёстой. За шалгуур үзүүлэлтээ боловсруулаад энэнийхээ дагуу хүүхдүүд өөрсдийгөө шалгаж үнэлэн энэний дараа багш үнэлээд одоо үнэлгээ дуусгана. За өнөөдөр сурган заа харга зүй 9 хичээлийг үзэж дууслаа. Дараагийн хичээлээр сурган заа харга зүй 10 хичээлийг үзэж тэрүүгээрээ дасгал ажил 8-ыг ажиллах болно бид нар.